газар тэрнээс инквайри гэдэг хүн унтаж бас соодлын шийдвэр гаргадаг тийм зүйл биш шүү дээ. Мэргэжлийн ялалтын ерхий газрыг дахиад байгуулах ямар шаардлага байсан? Та бол одоо нэг бол яамыг нүүлгдэг, нэг бол татан бугдсан газрыг дахин шинээр байгуулдаг гэдэг нэг ийм нэг байдалтай явуулсан тайлбар өгөөч. Энэ бол төрийн хувийн хвшлэг үнэхээр дарамтлагтай газар байсан ш мэргэжлийн ялалтын ерхий газар. Тэгээ өргөн бүтцтэй ажилладаг. Нэгдүгээрт за ангилж байгаа даа. Альдуу улс төр сайд дур зоргон шийдвэр гаргахгүй шүү дээ. Бүх шийдвэр улс их хурлын хуучлагдсан тогтоол хуулиар хүлээсэн үргээл хүлээж байгаа шүү дээ. Төвлөрлийг сааруулах хэрэгтэй байна. Төвжирлийг бууруулах хэрэгтэй байна. Хөдөө орнуудын бүсчилсэн хөгжлийг дэмжих хэрэгтэй байна. Юуны өмнө төрийн захиргааны байгууллагуудын 10 хэдэн хувийг бүр шилжүүлнэ гэдэг эн чинь бодлого байхгүй юу? Хуучлагдсан бодлогууд яваад. Энийг нөхөрийн хэрэгжүүлгээд надад үүрэг их хурл үүрэг өгсөн. Тэгээ тэр үүргийн дагуу би гүйцэтгэл хангаж хөдөө аж ахуйн гол төв, газар тариалангийн төв, хөнгөн босруулах үйлдвэрүүд төвлөрөн байгаа тэр бүс нутглууд гарлаа. Мэргэжлийн хэлтийн тухай. Энэ бол дахиад 2 дугаарт. Мэргэжлийн хэлтийн байгууллага. Улсын их хурл сая засгийн газарт үүрэг өглөө. Хяналтыг тодорхой болгооч. Хяналт давхардаж байна. Аж ахуй нэгжүүдэд давхардсан хяналт чирэгдлүүд үүсгээд эхэлж байна. Энийг зэгсэл гэдэг үүрэг сая хурл дөнгөж өнгөрсөн 7 хоногт гаргаж өгсөн. Тэр өгсөн үүргийн дагуу засгийн газар нөхөрийн хоёр энэ асуудлыг зохион байгуулж хяналтыг боловсронгуй болгоо, тодорхой болгоо, үр дүнтэй болгоо, аж ахуй нэгжтэй дэмжлэг тусалдаг болгоо, хянан шалгалтыг хүний хүчээс илүү шинжлэх ухааны технологи, хэмэл оюухан ашиглаа, дүн шинжилгээ суурлаа. Ийм үүрэг даалгавар өгч байна. Энийг хэрэгжүүлэх үүрэг аваад ингээд тооцоо судалгаан дээр ажиллаж байна. Нэг талдаа нөгөө хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсан шүү дээ. Болно бүтнээ хяналт. хамгийн гол нь нөгөө хувийн хяналт хэрэгжүүлэх газар маань юу байхгүй юу? Зөвхөн одоо засгийн төвчөнд ажиллаж байгаа хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт. Хөтөлбөрийнхөө хүрээх баг байгаа. Гол нөгөө хувийн хвшлийг дарамтлагтай газар шүү дээ. Мэргэжлийн ялалтын ерхий газар. Энэ байдлыг та өөрчилж чадах уу гэдэг дээр. Таа ба штэ. Дандаа сэтгүүлч чинь хоёр өнцөг харж байгаарай. Ингээд юм тулгаад байх юм. Дарамтлагдаг гэж. Нөгөө талд нь хэрэглэгчийн эрх шиг, ард түмний эрх шиг гэж байдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Зөвхөн нэг талыг барьж асуудал туушил болохгүй. Иргэдийн хүслүүд их байна штэ. Хүнсний аюулгүй байдал чинь хүндрээд эхэллээ. Байгаль орчин дээр асуудал хүндрээд эхэллээ. Бизнесийн одоо нэг жишээ авъя л да. Нэг уул уурхай аж ахуй нэгж байлаа гэж бодно. Өнөөдөр нийгмийн даатгалын газар ирж хаалгана. Маргааш татвар ирж хаалгана. Нөгөө төр байгаль орчны үнэлгээ ирж хаалгана. Нөгөө төр техникийн зохицуултууд нь ирж хаалгана. Гэхдээ гэх мэтийн юм шалгалтууд салбарт нь тарсан толботоогоор давхарлал үүсээд эхэллээ. Тэгэхээр хяналтыг цогц нэгдмэл мэргэжлийн илүү бүтээмжтэй чирэгдэлгүйгээр орчин үеийн арга ухаанд тулгуурласан ийм хяналтыг шинэ үеийн хяналт тохиргоог заалж хийх хэрэгтэй байна шүү дээ. Энийг хийя гэж. Яг тэ бүх юм цаг үеөөр эн чинь анх 90-ад оны үе байхгүй юу? 90-ад оны үе чинь ингээд хяналтын систем чинь ингээд бүх яамдуудаараа яваад төрийн албанд том бодлогын өөрчлөлт хийгээд төрийн яамдуудыг ер нь яах вэ гэдэг. Тэгээ Шинэ Зеландын жишээн дээр төрийн яамд бол бодлогын яам байна. Үйл ажиллагааны үндсэн аж ахуйн чиглэлээс гарнаа. Тэрийг хариуцах нь бол энэ тохируулгыг ширгэжүүлж агентлаг гэдэг ийм төрийн бүтцийг бий болгоод төрийн албаны том шинжилгээ бид нэр 90-ад оны эсвэл 2000 оны ихээр хийсэн байхгүй юу? Нэг. За тэгээд төрийн салбарууд байсан хяналтуудыг төрийн яам өөрөө бодлого шийдвэр гаргаад өөрөөгөө хянаад байна. Энэ нь бол одоо аж сонирхлын бөгөөд том алдаанд хүрж байна. Ийм хяналтыг тусдаа нэг цогц суулгаж нэг одоо систем дор зангидхан зүйтэй гэдэг юм шийдвэр 2000 оны ихээр 2004 оны гараад мэргэжлийн хэлтийн ерөнхий газар гэдгийг байгуулсан. Түүхэн тэрэ 21 жилийн өмнө шүү дээ. Нэг. За энэ ажил маань 20 жил хэрэгжиж яваад за нийгмийн цаг үе, хувийн хвшлийнх нь маань нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийн чинь тэр шал өөр бид нар шинэ үедээ шинэ дэвшилтэнд очиж байна шүү дээ. Тэгээд энэ дээр асуудал энэ хуучин бүтц ажиллахгүй нэ. Одоо энийг нэг
тараа гэдэг нэг улс төрийн үр амьсгал их хурл үүсээд тэгээд их яаруу санд руу тараах ажлыг хийцсэн. Тараагаад бас 1-2 жил боллоо. Үр дүн сөрөг гараад эхэлж байна. Буюу болохгүй нэ. Энийг зохион байгуулалт шиг юу байсан бэ? Болохгүй байгаа гэж. Сая хэлдэг давхцсан хяналтууд. Хяналтын нөгөө нэгдмэл байдал энэ шингэдэг байсан. Хяналт цогц. Өмнө нь за нэг уулуурхан асуудал үүслээ гэхэд салбарын гээд уулуурхаа тойрсон гол төрийн батлагдсан хууль тогтоомжтой холбоотойгоор ямар хууль тогтоомж энэ салбарт үйлчилж байна. Энийг хэрэгжил хангахын тулд гээд тооцоо за ийм 5-6 чиглэл байна гэдэг 5-6 чиглэлийг багтаасан нэг хяналтын баг очиж ажлаа шийдээд асуудлаа дүншлэгээ оруулаад ингээд нэг мөр шийддэг гэсэн байхгүй. Тэр бичлэнгийн нэг юмнуудаас гарч эхлээд байна гэж. За тэг хүнсний асуудал, хүнсний аюулгүй хордлого, чанар гэд яриул олон зүйл байна. Өвчлөл, эрүүл мэндийн асуудал, босролтой холбоотой, за байшингийн чанар гэд олон дандаа цаана иргэдийн Монгол хүний энэ аюулгүй байдлын асуудал, эрх ашигын зөрчлөлд үүсээд байгаа зүйлүүд их болоод байгаа юм. Тэгэхээр эн чинь бид нар уул нь ингээд жигдэрчүүл зүг гэж бодож л шийдсэн их хурл маань өөрөө энд алдаа дутаад гарч байна. Энийг яаралтаа засаа, энийг засаа. Энийг хиймээр өгнө гэдэг шийдвэр их хурл нь өөрөө засгийн газарт үүрэг өглөө шүү дээ. Тэгэхээр бид нар чинь их хурлын баталсан тогтоох шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой засгийн газар ажлаа зохион байгуулж байна. Тэгэхээр синхүү ирээдүйн хүн унтаж бас соодлын шийдвэр гаргадаг тийм зүйл биш шүү дээ. Одоо бид нар бүтэц зохион байгуулалтаа хийж байна, бэлдэж байна. За. Ер нь хавар гэхэд энэ их хурлаар орно. Яг бол засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж иж агентлаг байгуулж их хурлаар шийдэгдэх асуудал. Их хурл үүрэг өгсөн. Бид босрууллаа. Их хурлын өргөн барин их хурл улс төрийн шийдлээ гаргаад зүйтэйгээд үзүүлэх явна. Хянал шалгалтын газар нь яа гэсэн үг үү? Ер нь төрийн хяналтын газар дээр суурилсан зохион байгуулалтаа хийж байна. Одоо бид зураг зурж байгаа гэсэн шүү дээ. Гişнээ салбарыг харах уу? Яаж анхаарах уу? Яаж орчин үеийн болох уу? Тийм үү? Шинэ үе илүү дэвшилт болох уу гэдэг. Юм чинь тэгээд өөрчлөлт чинь дандаа ахис дэвшил авна шин. Гарган шүүд хан тэгээд дандаа битээ жоохон сөрөг тал биш. Сайн талаас нь асууж байгаа ч. Хоёр талаас нь асуудлыг харж байгаа. За баярлалаа.